Жуана Денихи 2013 онд 3 эрэгтэйг дараалан хөнөөгөөд цогцоодыг нь замын хажуудах бохирын шугам дагуу хайсан гэх гэмт хэргийг үйлдсэн. Түүнийг нэгэн цагт Их Британий хамгийн аюултай 3 эмэгтэй цуврал алуурчны нэгээр нэрлэж байсан бөгөөд өдгөө Британд бүх насаараа хоригдох ял авсан 2 эмэгтэй нэг юм. Жуана Бронсфилд эмэгтэйчүүдийн шоронд байх үедээ Хейли Палмер гэх дээрмийн хэрэгээр хоригдож байсан эмэгтэйтэй танилцжээ. Удалгүй тэрхүү Хейли Палмер нь 16 жилийн ялаа идэж дуусаад суллагдсан бөгөөд одоо Лондонд байрлах 20 ангийн дараах хяналтын байранд амьдарч байна. 43 настай дээрэмчин Хейли Палмер нэгэн хэвлэлд өгсөн ярилцлаганда Жуана яг л миний ахлах сургуульд байх үеийн хайр дурлал шиг санагддаг. Бид хоёр биенээсээ салшгүй өдөр бүр ярьж холбогддог бөгөөд гэрлэхээр шийдсэн гэжээ. Хейли одоогоор Лондон дахь хяналтын байранд Жуанатай гэрлэх асуудлын талаар хөөцөлдөж байгаа бөгөөд цуврал алуурчин найз бүсгүйгээ гэр бүлдээ танилцуулахаар бэлдэж байна. Жуанагийн хувьд гаднаас хэн нэгэнтэй уулзах эрхийг нь хязгаарласан байдаг. Хейли хүний эрхийн төлөө тэмцэгчдээс тусламж хүсэж ирээдүйд уулзах эрхийг нь сэргээн хэмээн найдаж байна. Жуанагийн талаар мэдэх хүмүүс харин эсрэг байр суурьтай байдаг. Учир нь хэд хэдэн хүний хөнөөгөө зогсохгүй зүгээр л сонирхолтой санагдсан болохоор гэсэн тайлбартай 3 гин зэмгүй хүнийг хутгалж хоросон билээ. Жуанагийн амьдралын түүх яг л зохиол дээрх шиг цус чөтгөрийн хувилбар гэлтэй. Жуана Денихин 1982 оны 8 дугаар сарын 29-нд Английн Хертфордшир хотод энгийн нэгэн гэр бүлд төржээ. Түүний ээж нь дэлгүүрийн туслах бол аав нь хамгаалагч хийдэг байсан. Жуана нас ойролцоо 1 дүүтэй. Гэр бүл нь чинэлэг биш дөрүүлээ эвтэй найртай аз жаргалтай амьдардаг байлаа. Жуанагийн ээж түүний талаар том охин маань багадаа номоос салхаа мэддэггүй маш өхөөрдөм хөөрхөн охин байсан шүү гэж дурсажээ. Гэвч Жуанагийн зам байдал сэтгэл зүйн өсвөр наснд ирээд аажим аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Сургууль дээрээ Жуана ангийнхаа таалагддаггүй хөвгүүдийг зориуд шоглож өөрийнхөө үгээр байлгах гэж хичээн хэрвээ тэр эсэргүүцвэл хооронд нь хэрүүл маргаан үсгдэг болсон байна. Мөн Жуана ангийнхаа таалагддаггүй охтыг үргэж дээрлэгдэг байв. Тухайн үеийн түүний ангийн нэг хохирогч Жуанагийн дээрлэхэлтээс олж амиа хорлох бодол хүртэл төрж байсан гэж мэдүүлж байж. Бусдыг дээрлэхэх харах зэргээр бусдад хүч хэргэлдэг болсон Жуана амьдралын буруу хэв маяг руу хазааж эхэлсэн. Тэрээр өөрөөс нь хамаагүй ахмад насны олон эрчүүдтэй уулзаж цагийг өнгөрөөн улмаар гэр бүлээсээ хүртэл холдсон байна. 15 настайдаа Жуана өөртөө нас ойролцоо нэг залуутай хамт амьдрах болж тухайн үед жирэмсэн болжээ. Жуанагийн хуучин найз залуу хэлэхдээ Жуана хүүхдээ төрүүлснийхээ дараа улам л хяналтгүй болсон. Тэр арх хууч мансуурах бодис хэрэглээ зогсохгүй үе түүнийг зодож дарамтлагдаг байсан бөгөөд нууцаар олон эрчүүдтэй харилцаатай байсан. Заримдаа Жуана өөртөө ч гэмтэл учруулдаг гэсэн байна. Нэгэн удаа Жуана галзуурсан мэт шалан дээр хутгаар сэрчиж би хэнийг ч алж чадна гэж хашгирч байхыг найз залуу нь харсан байдаг. Ийм их дарамт айдас донд тэсгэ болсон найз залуу нь 2 хүүхдийн хамт Жуанаг орхин явжээ. Азар тэр өдрөөс хойш түүний хуучин найз залуу болон 2 хүүхэд нь тайван энгийн амьдралаар амьдрах болсон байна. Нэгэн удаа Жуанагийн 21 настай охин намайг төрүүлсэн тэр чөтгөрийг үхэл аваасаа хэмээн хэлж байж. Түүний хүүхдүүд хизээч ээжтэйгээ уулзахыг хүсдэггүй бөгөөд маш ихээр үзэн яддаг байна. Жуана эцэст нь 2013 онд 31 настай байхдаа өөрийгөө үнэхээр хүйтэн сэтгэлтэй хүн эсхийг шалгахаар хүний ам хороож үзэхэр болжээ. Тэгээд бүсгүй бодлоо шууд хэрэгжүүлэхээр шийдэж интернетээр 31 настай Польшийн иргэн Лукаштай танилцсан улмаар харилцаагаа гүнзгийрүүлэх болсон байна. 13 оны 3 дугаар сарын 19-нд Польш залуу интернетээр танилцсан Жуанатай уулзах гэж яарвчлан товлсон газраа очижээ. Жуана түүнийг өөртөө гүн гүнзгий дурлуулад байсан юм. Эхний даалгавраа амжилттай хэрэгжүүлсэн Жуана маш их баяртай байсан бөгөөд цогцыг машины арын тэшинд хийж гэрлүүгээ буцахаар хөдөлжээ. Түүний эхний алга Жуанад яг л өөрийгөө олсон мэт сэтгэл төрүүлсэн. Хохирогчийг хутгалж алах мөчийн сэтгэл хөдлөлд авсан Жуана үргэлжлүүлэн хүн алах хүсэлд автжээ. Гэрлүүгээ буцах замдаа Жуана өрөөний хамтрагчтайгаа таарсан бөгөөд тэр нь баг зэргийн ариг согтруулах хундаа хэрэгэлсэн байж. Британий тэнгисийн зэргийн хуучин ахмад 56 настай Джон Чапман гэдэг хүн байв. Жуанагийн хувьд Чапмантай ямар нэгэн үе шонзон байгаагүй ч өмнө нь байгаа хүнийг хүн гэж харахаа болж зүгээр л нэг туршилтын золиос мэт хандсан. Цусаач арилгаж амжаагүй том хутгай далайж гимгүү Чапманыг ч бас хөнөөж. Үүний дараа тэрээр сэтгэл хөдлөлд автсан байдалтай найз Гэри Стрэч рүү залгасан байна. Тэр Жуанагийн туслах болж гинт хэрэгүүдийг хамтдаа үйлдсэн юм. Жуанагийн хүсэлтээр туслах нь өөр нэг гинт хэрэг сонирхогчийг авчирч Чапманы цогцыг янзлан далдах ажилд тусалсан байдаг.
Тэд ямар ч айж сандрах зүйлгүйгээр яг л тоглоом тоглож байгаа мэт байжээ. Тэд үүгээр зогсохгүй Британий гэмт хэргийн түүхэнд хамгийн хэрцгий тооцогдох хэд хэдэн гэрэл зургийг хүртэл авсан байна. Жоанаг айдас эргэлзээ нүмерсэнгүй зөвхөн өөртөө итгэх итгэл эзэмсэн байлаа. Тухайн үед Жоанагийн гэмт хэрэг үлдэх сэтэл арилаагүй байсан бөгөөд 10 хоногийн дараа өөртөө тогтворгүй харилцаатай байсан байрны эзэн Кевин Лиг онилжээ. Кевин Жоанаг орон гэртээ болохтон тусалж ажилд хүртэл оруулсан байдаг. Тэдний хооронд дотнох харилцаа үүсч Кевин эхнэр араар нь тавьж эхэлсэн. Харин хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Кевин Жоанатай харилцаагаа дуусгахыг хүсжээ. 3 дугаар сарын 29-нд Жоана чамайг санаж байна гэх шалтгаар Кевинг түрээсийн байранда урьж түүнийг ирэхийг хүлээжээ. Харин Кевинийг угтаж авсан зүйл бол харилцаагаа цэглэх яриа бус Жоанагийн гарт байсан алгын зэвсэг болох хутга байв. Кевинийг хөнөөсний дараа Жоана түүний цогцсоор наатахыг хүсэж улмаар Кевинийг нүцгэлээд өөрийнхөө өмсөж байсан даашинзыг цогцсонд өмсүүлжээ. Дараа нь Жоана хамсаатан Гэригийн хамт байрнаасаа зугтаасан байна. Үүнээс хэд хоногийн дараа тэд зам дагуу хурч болоод түрээслэгч хоёрын цогцыг бохирын шугамд хаяжээ. Цогцыг олох үед Кевин даашинцтай байсан. Энэ нь цагдаа нарт гэмт хэрэг үлдэгч нь гаж зуршилтай нэгэн гэж таамаглахад хүргэжээ. Жоана хангалттай хүн хөнөөж дуусаагүй мэд зам таарсан ямар ч гин буруугүй өндөр настай хоёр хүнийг дараалан хутгалж шархтуулжээ. Тэрээр хохирогчд руу аимшигтай үг хэлж байсан нь хараач чи цус алдчихлаа. Би чамайг хэд дахин хутгалсан дээр бололтой гэж хэлсэн байдаг. Аз болоход эмнэлгийн ажилчид тухайн хоёр хохирогчийг аварч амжсан байна. Ингээд Жоана болон түүний хамсаатнууд удалгүй байрлагдсан. Гэвч Британий ард түмнийг хамгийн их цочирдуулсан зүйл бол Жоана энгийн алуурчдын нэг биш байлаа. Ямар ч харамсал гэмжил байхгүй сэтгэл хөдлөлгүйгээр түүнийг баривчилсан цагдаад хандан би анханасаа 9 хүнийг алхаар төлөвлөж байсан. Даанч цаашаа явах боломжгүй бололтой чи ч их секси харагдаж байна шүү. Чи үнэхээр жижигхэн бас нарийнхан сайхан биетэй юм байна хэмээхэд хариудан цагдаа баярлалаа гэсэн байна. Энэ үед тэр үргэлжлүүлэн зүгээрдээ таалагдж байвал боллоо. Харин одоо гэмт хэрэгтэн хүний хувьд миний одоогийн авир нэг төрлийн хошигнолч байж магадгүй. Тийм ч муугүй байгаа биз? Би юу үлдсэн гэж юу хүн алах. Санаатаагаар аллах үлдсэн гэдэг үстэй хэмээн ярьж байж. Бүх нөхцөл байдалд Жоана тайван бүр тухтай байгаа мэт харагдаж байв. Өнөөдөр ч гэсэн Жоана ёжтой энэ зам байдлаа орхиогүй бөгөөд сүйд бүсгүй Хейли Балмертай хошигнож хэлсэн нь бидний хурамн дээр би торч зүсэж чадахгүй байх. Яагаад гэвэл тэд надад хутга бариулахгүй байхаа хэмээн инээсэн байдаг. Жоана Денихигийн шүүх хурал 2013 оны 11-р сард Английн Лондон хот дох Олд Бейлей буюу Төв Эрүүгийн шүүхэд болж өнгөрсөн. Тэрээр 3 хүнийг хөнөөсөн, 2 хүнийг алахыг оролцсон. Мөн бусад хүнд гэмт хэрэгт холбогдсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Шүүх хурлын үеэр шүүгч түүнийг хүйтэн цустай харгас хэрцгий хүн. Хүмүүст аюул занал учруулах өндөр эрсдэлтэй тул хизээч сулдагдж болохгүй гэж дүгнэсэн. Ингээд ямар ч нөхцөл болзолгүй бүх насаар нь хорих ялыг оноожээ. Ийхүү Жоана их Британд ялан зөөллөгдөх нөхцөлгүй бүх насаараа хоригдсон хоёр эмэгтэй гэмт хэрэгтний нэг болсон. Жоана Денихи шоронд маш хатуу хяналтанд ор амьдарч байна. Түүний шорон дох амьдралын талаар сонирхолбол нэгт ганцаараа хоригдох нөхцөл. Жоанаг шоронд өөр хоригдлуудтай харьцахыг хатуу хоригдсан байдаг. Учир нь түүнийг бусдад аюул учруулж болзошгүй түрэмгийн арин шинтэй гэж үздэг. Эхэндээ тэр олон хүмүүстэй хамт хоригддог байсан ч олон зөрчил гаргажээ. Ажилтан болоод хоригдлуудад аюул учруулсан байна. Шоронд байх хугацаанд хамт хоригдож байсан эмэгтэйчүүдийг сүрдүүлсэн, заримыг нь алхаар занал хийсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Тэрээр нэгэн удаа шоронгийн хамгаалагчийн нүдийг ухахаар оролцсон гэх хэрэгтч холбогдож байсан. 3-т хар жагсаалтанд орсон. Жоана Английн шоронгийн системд тусгай аюултай хоригдлын жагсаалтанд тогтдог. Энэ нь маш цөөн тооны хоригдлуудад оногддог ангилал бөгөөд байнга ажиглалтанд байдаг гэсэн үг. Дараачаар нь түүний гадаад ертөнцтэй харьцах харилцаа буюу түүний гэр бүл найз нөхөдтэйгөө уулзах эрх нь хязгаарлагдмал. Гэсэн сүүлийн үед түүний өгүүлэлэг захидал бичих замаар гадаад ертөнцтэй харилцаж буй талаар мэдээлэл гарсан. Тэрээр мөн өөр нэгэн эмэгтэй хоригдолтой гэрлэхэр болсон гэх шүүг анзгарсан. Хэдийгээр тэр шоронд байгаа ч гэлээ Жоанагийн зан авир мэдээллүүд нь хэвлэл мэдээлэл олон нийтийн сонирхлыг үргэж татсаар байна. Хүн бүрийг алгадаг энэ эмэгтэй хоригдлын амьдрал олон хүний хувьд тайлагдшгүй нууц мэт. Шүүхийн үеэр болон дараах сэтгцийн шинжилгээгээр Жоана нь психопат, антисошиал болон хил хязгаарын зан үйлийн эмгэгтэй гэж онцлогдсон. Түүний гэмт хэрэгүүд нь төлөвлөгдсөн хүйтэн цустай харгас хэцгээс шинжтэй байсан бөгөөд энэ нь түүнийг Их Британий хамгийн аюултай эмэгтэй хоригдлуудын нэг болгосон.
Жоанна Денихигийн хэрэг олон нийтийн анхаарлыг одоо хүртэл татсан хэвээр байна. Түүний амьдрал гэмт хэрэгүүдийн талаар баримтат кино подкастууд гарч олон нийтийн сонирхлыг үргэлж татаж байдаг байна.